Өнөөдөр бид манай улсын шүүхийн шинтгэлийн талаар тодруулж үзэгчдэд мэдээлэл хүргүүлэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лондонд оржиг студид тавьсан юм аа. За манай урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Лондонд орж байгаа шүүхийн шинтгэд бол зөвхөн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлэж байгаа хэдхэн хүмүүсийн асуудал бишээ. Энэ бол иргэн бүрийн одоо үйл хэрэг гэж таны хэлсэн нэг ишлэлээр яриагаа эхлэмээр байна л да. Тэгэхээр хүн бүр одоо өнөөдөр шүүхийг шинжлэх үйлс яагаад одоо хүн бүрт хамааралтай юм болоо? Тэгэхээр альва улс орон хөгжиж гэвэл тэн шудраг ёсыг тогтооё гэвэл хүн зон одоо амар тавин амьдрий гэвэл нийгэмд болон байгальд байж байгаа ресурс болон нөөцөө хүн ардаа одоо зөв хуваарлаж тэрнийхээ үр шимийг одоо тэгш зөв хуваарлаж амьдрий гэвэл ганцхан зүйлийг л хийх ёстой юм байна л дээ. Энэ нь бол хараат бус шудраг шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж. За энэ үгийг одоогоос 220 жилийн өмнө Английн одоо нэртэй эдийн засагч Адам Смит гэдэг хүн хэлсэн. Ер нь Адам Смитийн хэлсэн сургаалууд энэ 220-30 жил батлагдсан гэдгийг хожим үеийн одоо маш олон Нобелийн шагналтууд бол нотолж судалж гаргасан байдгийг. Тэгэхээр Монгол улс ч гэсэн одоо бид нар шиг хөгжих гээд байгаа тийм үү? Хүнийхээ эрх хэрэгчлээг одоо хамгаалыг сайжруулъя гэдэг байгаа болвол одоо газар нутгаа авах биш. За өөр одоо зам барилга тавих энэ төргээ чухал олон зүйлүүд байгаа боловч энэ бүгдээс илүү нэг хараат бус шүүхийн тогтолцоо бүрдүүлэх бол их чухал байгаа юм. Өнөөдөр жирийн иргэн бол энэ хараат бус шүүхийн тогтолцооноос миний идж байгаа талах, ууж байгаа сүү, авч байгаа цалин, дэлгүүрийн лангуунаас авч байгаа бараа таварын үн хамаарч байгаа гэдгийг жирийн иргэн бол төдийлөн сайн ойлгодог байхгүй юу? Ухамсарлдаг. Тэгэхээр энэ шүүхийн шинтгэл гэдэг чинь ер нь нэг тийм хэдэн шүүгчтэй 500 шүүгч толботой юм байна. За эсвэл одоо шүүхээр хэрэг маргаанаа шийдвүүлж явж идэг тэр шүүхийн хаалга татдаг нөхдүүдийн л асуудал болохоос биш энэ Монголын 3 сая иргэн тамаагүй юм байна гэж ингэж бодох явдал бол ерөөсөө байж болохгүй. Бид хөгжиж хүний дайтай амьдрыг гэвэл энэ шудраг шүүхийн тогтолцоогоо бүрдүүлэх ёстой гэж. За энийг одоо Монголын улс төрчдөөс Монгол улсад одоо хамгийн анх олж харж энийг төрийн бодлого болгож үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж шүүхийн реформ гэдэг энэ том хувьсгалыг эхлүүлсэн хүн бол одоогийн Монгол улсын ерөнхийлөгч юм л да. Тийм учраас энэ хүний энэ хөгжлийн энэ том гарцыг хүнийг одоо хүний дайтай амьдрах болцоог олгодог энэ их чухал их мэдлийг ингэ шинтэх гэсэн энэ үйлс бол ингээд хэрэгжиж Монгол улсад 4 жилийн өмнө үзчихэж Лондонд орж байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр таны бодлоор манай улсын шүүхийн үйл ажиллагаа ер нь ямар төвшөнд байгаа вэ? Шүүхийг одоо иж бүрнээр нь олон улсын мэрэгсэн шинжээчд ирж судлаад дүн шинжилгээ өгөөд явсан гэнэ л дээ. Би бол одоо өөрөө яг энэ ажлыг гардан хариуцж хийж байгаа хүнийхээ хувьд бол мэдээж одоо энийг хүн чи хийсэн ажлаа ер нь буруушаахыг хүсдэг үстэй. Гэхдээ бас бодтойгоор нь ард түмнийг хуралгуугаар юу өөрчлөгдөв, ямар үр дүн төрөв гэдгийг бол хэлэх үүрэгтэй л дээ. Гэхдээ би өнөөдөр бол яг одоо би өөрийнхөө дүгнэлтийг хэлмээргүй байна. За би юу хэлмээр байна вэ гэхээр ерөөсөө Монголын шүүх ямар байж байгаад ямар болсон юм гэдгийг дотоод гадаадын судалгааны байгууллагад юу гэж дүгнсэн бэ гэдгийг маш товчхон хэлвэл одоо илүү бодтой хүмүүс бол ойлгох байх. Түүнээс бол энэ монголчуудтай гэдэг шүү дээ. За энэ нөхөр чи өөрөө бол их ажил хийсэн хүн болохгүй. Өөрийгөө магтаад явчихлаа. За өөрийгөө магтаад ингээд яриад унлаа. За тэр гадны шинжээчд ер нь ямар за энэ нэг нь бол энэ холбооны бүгд найрамд Герман улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж их том байгууллага байдаг. Дэлхийн 140 орчим улс орнд үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага манай шүүхийн энэ үйл ажиллагаа цогц зургал хийсэн. Энэ Монгол улсын түүхэнд ийм гадны ийм их нэр хүндтэй байгуулгаар Монгол улсын шүүгч нь үнэлгээ хийлгэжсэн явдал байхгүй юм. Өөрөө үнэлгээ хийлгэнэ гэдэг нь өөрөө үр дүн. За энэ бол хэд хэдэн чухал дүгнэлтүүдийг хийсэн. Нэгдүгээрт бол ямар дүгнэлтийг хийсэн бэ гэхээр Монголын шүүх ижил гараатай байсан улсуудад харьцуулах юм бол ихээхэн төрүүлж байна гэсэн ийм дүгнэлтийг хийсэн. Хинээс төрүүлж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. За хамгийн наазахын зүүн Европын орнч гэдэг юм уу Дундад Азийн хуучин социалист орнуудаас бидний шүүх бол урагшаа явчихжээ гэж ингэж хэлсэн. Тэгэхээр бид нар одоо бас дандаа харааж муулах биш. Бид бас сайн мэдээ сонсоод тэрэндээ урамшаад
тэр юмныхаа төлөө зүтгэж байгаа хүмүүсээ бас дэмжих хэрэгтэй гэдэг талаас бас энийг би хэлж байгаа юм. За нэгдүгээр тийм дүгнэлтээс. За хоёрдугаар ерөнхийлөгч бол энэ шинтгэлээ нэг багсуулж батлуулж эхлүүлсэн шүү дээ. Энэ багсууланд мөн энэ байгууллага дүн шинжилгээ хийгээд энэ Монгол улсын шүүхийн шинтгэлийг одоо зохицуулж байгаа энэ эрх зүйн баримт бичгүүд нь олон улсын жишгт бараг бүрэн нийцээд тэр нь одоо үндснийхээ шүүхийн практикт бол хэрэгжиж гэнэ гэсэн ийм дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр ихэнх одоо постсоциалист орнуудад хууль нь гарчаад хэрэгждэггүй байж идэг юм байна л да. Тэгвэл Монголын тэр хуулиуд бол олон улсын стандарт бараг хүрээд тэр нь шүүхийн практикт хэрэгжиж гэнэ гэж ийм дүгнэлтээс. За дараагийн нэг том хийсэн дүгнэлт Монголын шүүхийг бол бүрэн нээлттэй болж чадсан байна гэж ингэ дүгнэлт хийсэн. За Монголын шүүх бүрэн нээлттэй болсон гэдгийг одоо бид нэр өөрснөө мэдэхгүйдээ одоо германаар хэлгээд байгаа юм биш л дээ. Монголчууд одоо олон жил 70 жил Орос зөвлөгтөө явж ирсэн учраас гадны хүний үгүйгээ сонсдог болохоос биш өөрийнхөө үндэсний хүмүүсийг ч гэдэг юм хардлагатай өмнөийг итгэхэ болчиход байгаа шүү дээ. Тийм учраас герман хүн хэлсэн гэдэг утгаараа бол их чухал ач холбогдолтой байх гэж би гэж бодож хэлж байгаа юм. Бид нар бол Монголын шүүх нээлттэй болсныг бид нар өөрсдөө сайн мэдж байгаа. Өмнө ямар байлаа, өнөөдөр ямар боллоо гэдгийг харьцуулаад харахад нээлттэй болсон гэдгээр бол илэрхий юм. Гэхдээ бид өөрснөө биш гадны хүн ирээд тэрийг хэлж өгч байгаа л одоо сайн хэрэг юм аа. Бас тийм байна. Би энэ дээр ганцхан зүйл танаас бас тодруулчих. Миний асуулт бас буруу байж магадгүй. Гэхдээ бид хоёрын ярилцлага маш богино хугацаанд хөтөлбөр дотор орж байгаа учраас та бас товч хариулж өгөх өдөр нээлттэй болсны гадны хүнээр нүдээр бол харсныг үнэлгээ өгчээ. Гэхдээ саяхны болсныг үйл явдал бас энийг жаах үгүйсгч шиг санагдаад байна. Би зүгээр үзэгч хүний байр сууриас асуумаар байна л да. Зоригийн эрэг сая бас нээлттэй байж чадсангүй гэдэг энэ эргэлзээ бол маш олон ер нь нийгэм даяар бас эргэлзээл үлдээчлээ шүү дээ. Болно гэдэг чинь өөрөө олон улсад тогтцсон нэр том яатай юм. Энэ нээлттэй шүүх гэж ямар шүүхийг хэлдэг юм бэ гэдгийг монголчууд тогтоох хэрэг үгүй. Дэлхийн стандарт байдаг юм. Ийм шүүхийг нээлттэй байна гэж шийдвэр нь нээлттэй. Үйл ажиллагаа нээлттэй. За буцаагаад одоо тэр үйл явдлыг сэргийгээд үзэх үйл ажиллагаа нээлттэй гэдэг юм уу юм байдаг. Гэхдээ нээлттэй байна гэдэг нь одоо бүх юмаа дэлгэж чад сууж яхаа нэр биш. Тийм. Ийм учраас бол одоо энэ дээр би ч гэсэн өөрийн чинь асуултыг ойлгож ил дээ. Зоригийн шүүх хуралдааныг яагаад одоо ингээд бүгдээр ингээд дэлгэцгээ сууж байгаагүй болоо гэж. Тэг дэлгэцээ сууж идэг тэм дэлхийн шүүх ер хаанаас ч олохгүй. За энэ нуус хэлгсэн шалтгааныг нь одоо хүмүүс ингэж бодоод байгаа нь хэдэн шүүгчнэр л одоо ингээд ер нууцыг игээд ийчлээ гэд ингээд шаардаад байгаа юм л да. Гэхдээ энэ шүүгчнэр зөрөгт огт биш юм. Энэ манай хууль тогтоогч нарын гаргасан хууль нь байгаа юм. Жишээлбэл одоо яг хүчин төгөлдөр мөрдөгж байгаа эрүүгийн байдлын шийдэх хуулийн 235-2-д бол төр байгууллага хувь хүний нууц орсон байвал тэрийг хаалтаа хийлгэж биччихсэн. Гэтэл одоо тэр нээлттэй хийлгэх гэж үнэхээр манай улс төрчид хүсэж байгаа бол хүн ард маань хүсэж байгаа бол тэр хуулиндаа ийм бүдүүн ширхэгтэй ерөнхий заалт оруулж өгөх биш. Ийм зүйлийг энэ хэсгийг нь таалтаа хийнэ. Энэ зүйлүүдийг нээлттэй хийнэ гэдэг ингээд нарийн одоо процессжуулж хууль хийгээгүйтэй холбоотойгоор ийм байгаа юм. Тийм учраас шүүгч хүн одоо нэг өөрөө санаачлах гаргаад хуулинд бол одоо хаалтаа хийнэ гэж хэлсэн байна. Би ер нь одоо их мундаг шүүгч болъё. Ер нь нээлттэй хийгээд ингээд санаачлах гаргаад ингээд шийхийг хуулиар хоригдсан байдаг. Төрийн албан хаагч хүн хуулиар зөвшөөрснийг л хийдэг болохоос биш хуулиар зөвшөөрөөгүй зүйлийг өөрөө санаачлаад хийх ёсгүй байдаг юм аа. Тийм учраас бол нэг ийм зүйл байгаа даа. Тэгэхээр энэ зоригийн хэрэгтэй холбогдуулаад монголчуудад бол бас их том сургамж боллоо л доо. Яг энэ асуудлаар хоёлаа ярих юм бол бит хоёрын цаг бас хүрэлцэхгүй болчиход. Өнөөдөр би танаас шинтгэлийн тал дээр бас хэд хэдэн асуултууд бэлтгэсэн байгаа учраас тэднийг асуугаа явчих. Шинтгэлийн асуудал гэдэг маань үндсэндээ мэдээж хэрэг үзэгчдийн зүгээс хүлээж байгаа хамгийн түрүүнд одоо хүний нөөцийн асуудал ч байдаг юм уу те. За хоёул хүний нөөцийн асуудал дээр танад одоо шүүхийн шинжилэл ямар явж байна? Жишээ нь одоо хүнээс хамааралгүй сонгон шалгаруулалт авч байгаа талаар. За тэгэхээр бол энэ ер нь шүүхийн шинтгэлийн нэг том хэсэг нь хүний нөөц л дөө. За ер нь бол энэ том эр форум хийсэн хүмүүс бол бүхэлдэн сольждгийг. Хоёр бэлэний хан нурсны дараагаар зүүн германы хуульчдыг сольсныг бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Мэдээж бол монголчууд бол солих хүн байхгүй хаанаас хүн авч ярих уу байгаа юмаа шинтгэн. Тийм учраас энэ шүүхийн шинтгэлийн хүрээнд шүүгчдийн хоорондоо бид нар 60% буюу 277 хоноор нэмж байгаа. За өмнө нь бол одоо ямар байсан? Энэ хүн чинь
Сэмэгэвэн юмыг их амархан марчдаг шүү дээ. Тэгэлгүй. Өмнө байсан зүйлийгээ марччихад л их том зүйлүүдийг ингээд шаардаад тэгээд одоо энэ сайн болоогүй байна гэд голоод одоо ингээд байдаг. За энэ бол бас буруу зүйл биш ээ. Ийм шаардлагыг ард түмэн бол энэ төр засгийн байгууллаас ажил хийж байгаа хүмүүс шаардж явах ёстой гэдгийг би дэмждэг. За гэхдээ өмнө бол одоо хүний нөөц ямар байсан бэ гэхээр шүүгч чинь 7-800 мянган төгрөгийн салентай. Тэр лүү чи олжигтой хууч орчдгүй байл шүү дээ. За яах юм 7-800 мянган төгрөг авчихад дээрээс нь өчнөө олон эрхээ асуулчихад тэр хүн яах гэж тэнд очих вүлээ? Субботник хийх гэж юу? Тэр хүн чинь бол тийм бас тэнэг шийдвэрийг гаргадаггүй. Тийм учраас бол шүүгчлүү гарсан цөөхөн орон тоолуу нэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарагч гэдэг юм уу шүүгчийн туслахын тэр гэсэн цөөхөн хэдэн хүмүүс орж идэг байсан болвол энэ ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинтгэлийн хүрээнд энэ багц суулийн хүрээнд маш олон мянган хуульчид одоо шүүгч болъё гэдэг ийм сонирхол өрнөсөн. Одоогийн байдлаар бид нэр 150 орчим одоо шинэ шүүгч ерөнхийлөгчөд томилуулчихад байж байгаа л зөвхөн энэ 150 шүүгчийн сонгон шалгаруулалт гэхэд бараг 2-3 мянган хуульчид бол ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр тэр нь бол ямар хүмүүс байна нөхөр одоо прокуророор ажиллаж байсан, өмгөөлөгчөөр ажиллаж байсан, том одоо хуулийн фирмүүдэд ажиллаж байсан ийм өндөр хөгжилтэй оронд одоо магистр, доктор хамгаалцсан ч гэдэг юм уу ийм сайн хуульчид ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ өөрөө одоо хүний нөөцийг шинэтгэх нэг тийм сайхан суур болж байгаа юм. За мэдээж энэ сайхан суурин дээр бол хүний нөөцийг шинтгэхийн тулд тэр сонгон шалгаруулж байгаа арга ажиллагаа шудраг байх ёстой, хүнээс хамааралгүй байх ёстой гэдэг олон зүйлүүд байгаа л да. Одоо бид нар бол хуучин сонгон шалгаруулахдаа бол бие чимгээгээс шалгалт авч байгаа гэдгээ бие мэддэг, шалгуулж байгаа хүнч надаар одоо ямаа засуулж байгаа гэдгээ мэддэг ингээл нэг иймэрхүү байсан бол одоо өөр ихэнхийн програмын арга шилжүүлээд тэр өөрөөр үнэхээр чаддаг, мэддэг нь шалгарч гарах тийм тогтолцоо бүрдүүлж чадсан. Энэ бол шинэтгэл гэж хэлээд байгаа юм. За танаас асуух гэсэн асуултууд маань харамсалтай тань амжиж асуусангүй цаг дуслаа гэд найруулагч маань хэлж дээ дараа бас та бүдээр сайхан ярилцах боломж олдох байхаа гэж маш их найдаж байна. Таны ажилд амжилт хүсье. Тэгээ 13 давхурд одоо гарч ирсэн юм. За маш их баярлалаа. Эрхэм хүчтэй өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэн дорж манай студид төрөлцсөн ирж шүүхийн шинтгэлийн талаар маш товч мэдээлэл хүргэлээ.